За юуны төрөнд бас бид алтайчуудаа үеийн алтай төгсөгч нартай энэ өдрийн халуун мэндийг өргөн гишүүлье. За эдүүгээс 10 жилийн өмнө буюу 2015 онд манай Говьалтай аймгийн 1985 оны төгсөгчдөөс анх санаачлан Говьалтай аймгийн нийт төгсөгчдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. За өнгөрсөн хугацаанд нийт 9 удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж энэ жил одоо 10 удаагийн тэмцээнийг зохион байгуулахаар манай 85 оны төгсөгчд маань бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. Энд нийтдээ манай нийт 18 сумын болон одоо Алтай хотын 8 жилийн сургуулийг 1985 онд төгссөн нийт төгсөгчдийнхээ одоо бас 40 жилийн ойг тохиолдуулан нөгөө талаас анхны энэ Алтай сагсны тэмцээний зохион байгуулсны 10 жилийн ойг зохион байгуулсан мэт одоо тэмцээнээ бас нэлээд өндөр түвшинд нэлээд оролцоог хангасан хөгжөөн дэмжигчид нийт оролцолттой бас зориулсан ийм тэмцээн зохион байгуулахар бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. Тэгэхээр нийт 1980-аас 2000 онд төгссөн нийт Алтай төгсөгчдөө энэхүү тэмцээнд одоо хүрэлцэн ирж хурд хүч авьяа самбаагаас хорин спортын одоо уралдаан тэмцээнээр нэг өдрийг өрсөлдөж өнгөрөхийг та бүхнээс ингэж урин залж байна. Тэмцээн маань 2025 оны 10 сарын 11, 12-ны хагас бүтэн сая өдрүүдээр Монгол Канадын хамтарсан сургууль дээр одоо яг миний зогсож байгаа заалан дээр зохион байгуулагдана. За энэ жилийн тэмцээний онцлог бол бас хэд хэдэн онцлогтой байгаа. Нэгдүгээрт нь юуны төрөнд манай 85 онд 8 дугаар анги төгсөгчдийн 40 жилийн ойг зохион байгуулах тохиож байна. За мөн одоо энэхүү тэмцээний онц санаачлан зохион байгуулснаас хойш 10 дахь жилийн ангид зохион байгуулж байна. За 3 дахь онцлог нь бол мэдээж 80-аас 2000 оны буюу одоо 20 жилийн төгсөгчдийн тэмцээнд одоо 2 насны ангидаар ингээд явахаар зохион байгуулагдсан. За энэ дээр бас нэг бид нар бас энэ тэмцээн дээр нэлээд ач холбогдол өгч тэмцээнд оролцогчдод хөгжөөн дэмжигчдийн дунд бас нийт 10 сая төгрөгийн одоо шагналын сан бүхий одоо суглааг бас явуулахаар ингээд шийдвэрлсэн байгаа. За энд одоо хамгийн өндөр суглаа нь одоо хурдан удмын дааг байх болно. Тэгээд бас энэ дашрамд та бүхнийг энэхүү тэмцээнд бүгдээрээ анги хамт олноороо сургуулаараа хүрэлцэн ирж тэмцээндээ амжилттай оролцож хөгжөөн дэмжигтэн ч гэсэн нэг өдрийг аятай тухтай өнгөрөөж найз нөхдөдөө ярилцаж дурсамжаа хуваалцаж өнгөрөхийг та бүхнээсээ дахин хүсэж байна. Баярлалаа.